Өглөөний мэд хүргэе. Шинэ влогтой тавтамаар л за маш удаа хугацааны дараа влог хийх гэж байна. За энэ хугацаанд манай гэр бүл нэмсэн хүртэ олсон. Бидний нэг өдөр гэдэг влог анх 2 жилийн өмнө YouTube сувгатаа хийж байршуулж ирсэн. За тэгээд өчигдөр тэргийг бид амралтуудаар үзээд тэгээд ерөнхийдөө зөндөл гоё дурсамж бас зэрэглээ. Хүүхдүүд ямар хөөрхөн жоохон байсан. Дахиад нэг удаа бидний нэг өдөр гэдэг влог хийгээд бас дурсгалтай бичлэг гэж үлдээхээр шийдлээ. Тэгэд өнөөдрийн влогтой хамт байгаарай. Жоохон маматай ээж болохоор deep sleep-ийн 40 минут. За serum байсан 23 минут. Нийт бол 6 цаг 3 минут ямар ч гэсэн унтсан байна. Тэпиав. За манай зүйл ширсэн байна. Одоо 7 цаг 25 минут болж байна. Өглөөний 7:25 гэхэд манад амьдрал эхлээд бүр цаг болчихсон байж байна. Тийм юм нэг байна. Би нэг 6:30 гэж босоод тэгээд 6:30 гэж босоод тэгээд нэг юу яадаа. Хамгийн түрүүний ингүүнийгийн юмнуудыг хийгээд тэгээд тэр хооронд заяа босоо. Заяа одоо том болсон. Өөрийнхөө юмнуудыг хийдэг болсон. Тэгээ миний хийх ажил бол ингүүнийг юмнууд хийдэг. Тэгээд энэ ард ага сэсгэр нөхрийг бэлэн болгож цэцэрлэгт нөхрөж өгнө. За тэрийг ээж хүү хоёр хамтдаа хийгнэ. Тийм юм нөхөр бас хөөрхөн ингээд тогтоод суудаг болчиход байгаа. Ouch. Зэ. Яса. Sorry, I need your help. Да. And I'm so. Тэнгэр ингүүнээ бохчод орж ирж байна. За сайн агаарай. За бай. За. Видео дараагаа утсан байна. Үзэгчдтэйгээ мэдлээгээ. Юу вэ? Сайн сайхан. Зөндөл олон сайн сайхан болж байгаа үстэй. Ажил чинь сайн уу? Тийм. Ажлыхтэй өдрүүд л өнгөрч байна да. Йоо, би хийн ивэлээ. Түр байж аав чинь цайлчаа явал атах юм. Миний охин мэдсэн үү? Манайх ингээд хан дээр юу наацаа. Хуулга наацаа. Энэ болохоор нөгөө нэг хан ингээ халтар болоод идэг штэ тий. Тэгэхээр юм колор өнгөхгүй юм хуулга. Яг хүмүүсийн одоо хүрдэг хэсгэр гэх юм уу. За ивэл панкейк гэдэг гэсэн учраас ивэл панкейкийг хийж гэн. За тийм ингээд дотроос нь ингээд юм бабли юмнууд гарч ирээд тэгээд ирэхээр ерөнхийдөө ёроол нь эргүүлэхэд бэлэн болсон байдаг. За одоо манай нөгөө ивэл дүүгээ хараад сууж байгаа панкейк идмээр байвал дүүгээ хар гэсэн чинь
За минь хүүдээ нэгэр. Цуга авцлаа. Зя тоо. Гарчаа. Окей. You ready? Иш нутлаа өмсөд заяа. За өнөөдөр өстой сайхан дулаах өдөр байна. Ээж хүү гурав. Гараа цэцэрлэгтээ явж нивэлээ. Okay. За. Дэхүй чаглаа. Миний өнөө шаартай. Мөр малгай өмссөн юм уу? Ханаас авсан бэлээ? I don't know. За тэгэл өглөөний ажлууд ерөнхийдөө шувтарлаа. Гэрээ ерөнхийдөө цэвэрлээд миний ус нөгөө амар унаад бүхний сүгээр ингээд ирц юу гаалтаад тэгээд дээрээс нь одоо яадаг чинь миний ус бүр зүгээр энэ удаад бүр нэрээ тугтуугаар унаж байгаа. Тэгээд нөгөө нэг ивэлийг төрчихсэн үеийн зураг ингээд харахаар яг ивэлийг нэг 3-4 сартай 5 сартай болоод овоо хүрхэн болоод ирэхийн үед би үсээ ингээд богиносгсон байгаа юм. Тэгэхээр миний бодлоор миний ус айгүй хунаад тэгээд ингээд богиносмоор санагдчихсэн баг. Тэгээд энэ удаа ч гэсэндээ бас ус амар хунаад ахаар богдгон болгоч тийм билүү бүр халмигч болгоч тийм билүү гэж бүр бодогдоод тэгээд би тисэж байгаа. Тэгээд тийх хэрэггүй усны унал дутахгүй зогсон заавал тэгж юм урч үсээ тариад явах гэд гүрийгээд байгаа. Тэгээ та бүхэн харж байгаа бол ингээд миний ингээд энэ дээр ингээд жижиг уснуудтай хугараад уурчсан ус маань дахиж ургаад гэх мэтчил ингээд ийм мөрчлөлтүүд бол төрсний дараа бол эмэгтэйгэнд явдаг юмуд бүгд явж байгаа. Тэгээд урд нь би урд нь 3 хүүхдэрээ бол ингээд хүүхдээ унтсан зөндөөх юм амжуулах гал ингээл хичээгээл тэгэл үүрэг амир ядраад байсан бол энэ удаад ингээд 30 гарсан хойноо жирэмсэлж байгаа туршлагатай ээжийн хувьд бол хүүгээ ер нь ингээд унтчих юм бол дагаад аль болох унтаж амархыг хичээж байгаа. Тэгэхгүй л бол үнэхээр одоо бүр ядраад бас чадхаан байсан байна. Тэгээ одоо ялсан энэ хавийн галтгон болохоогоо цэвэрлж дуусчаад ганц цаг ч гэсэн хүүтэйгээ дуг хийгээд авъя. За би тэгээд Японд байдаг видеог маань үздэг эмэгтэйчүүдтэй бас нэг юм сонирхуулахад би сая төрснөөс хойш өөрийнхөө жоохон ажлыг хөнгөвчлөхөд ийм аяг угаагч авсан. За тэгээ Монголд бол аяг угаагч бол тавилгандаа ингээд суурилсан байдаг. За Японд болохоор ингээд анхнаас нь энэ тавилганд нь ийм суурилсан юу байхгүй болохоор энийг бол нөгөө суйрлуулах төвхтэй боломжгүй байр түрээсэлдэг хүмүүсийн хувьд бол тэгээд тийм болохоор угаасаа ийм нэг зөөврийн загвартай юм байт юм бэ. Тэгээ надад маш их таалагдчихж байгаа. За энэ болохоор одоо 5-6 хүний бид ч одоо алдарт авъя гэж болоод зургуулаа болсон учраас нэлийн том хэрэгтэй болоод тэний хүмүүсийн юм томыг авсан. Манай хэрэгцээнд бол болж байгаа. За бүр их том төмпөн саммаа ороход бол жоохон төвхтэй болохоос олон аяг тавг юм болдог. За тэгээд энэ маань усаа бол ингээд карант юунаас ингээд сорволчдаг юм юутэй. За тэгээд бохир нь бол тэр харагдчихэв. Би энд ингээд тогтоогод ингээд тавьсан энэ шалгыг аяш нь ингээд карант руугаа ингэж гоожуулаад тэгээд бохироо хасагчдаг. Тэгээ надад энэ нэг таалагдсан юм. Энэ юурээсөө Монголд байдаг одоо гэр хороолт амьдардаг ч юм уу те эсвэл ингээд цусны лагерта аягуугаагч авах гэж байгаа хүмүүст бол маш боломжийн. Энэ өөрөө эрэгтэй нэг юм төмпөнтэй ирсэн байхгүй юу? Энэ харж байна уу? Энэ төмпөн яг 12 литрийн төмпөн. Тэгэд энэ төмпөнд нь дүүрэн ус дүүргэчихээр ерөөсөө тэр усаараа л энэ маань нэг удаагийн угаалтаа хийчихдэг. Тэгээ ингээд юрдийн угаалтаар угаах, жоохон одоо бохирдлогтой юм угаах те. За тэгэл хамгийн хурданд угаах гэдэг ингээд ийм тохиргоотой хамгийн хурдандаа 25 минут.
За тэгээ энгийнээр бол 1 цаг угаах юм тохиргоотой байдаг. Би бол 1 цагаар нь угаачдаг. Тэгээ 70 градусын халуун усаар угаадаг учраас энэ бол ерөөсөө миний одоо төрснөөс авсан худалдан авалтын хамгийн оновчтой зөв шийдэл байсан. Тэгээ манай Японд байдаг эмэгтэйчүүд бас сонирхоод үзээрэй. За миний авсан болохоор энэ ийм брендийн аяг угаагч байсан. Тэгээ та сонирхоод үзээрэй. За хэмжээний хувьд болохоор жоохон овор бол амар ихтэй санагдсан. 50 хэд доошогоо бас 50 хэд ингээл ер нь нэг тэг дөрүүлж квадрат сквер юм шиг юм хэмжээтэй юм байгаа. Тэгээд энийг болохоор карантныхаа хажууд л одоо байрлуулахгүй болохгүй учраас энэ хөрөгч тавьдаг зайнда би энийг ингэж тавиад тэгээд доор нь юм ширээ тавьцаа. Яагаад гэвэл энэ өөрөө маш хүнд, дээр нь бас хүнд өвөн ингэ тавьчихж байгаа болохоор даацсан юм байх хэрэгтэй учраас ийм том ширээ тавиад за энэ дээр нь бас энэ зайг нь ашиглаад бас юм хэрчих зориултыг ингэ тавьцсан. Хөрөгчөө болохоор энд идэг зайнда ингэ тавьчаад байгаа. Тэгээд тийм байна. Тэг миний хүн ширшин. Итийн шахах хүн ширшин. Тими. Одоо ичгүй хоёр. Тэхэн байцгаа данайгаа авах гээд навна. Анаага авах гээд навна. Тий. Ээж нэг жоохон л ундлаа. 20 минут гихцсэн үү? 20-30 минут гихцсэн үү? Тэгтээ наахаа гэж. Наахаа. Анаага авах цаг болох гээд байгаа юм чинь. Тими. Ямар ч ийш хагс арганыг шаруулаад амжлаа. Тими миний хөө. Тий. Миний үуч нөгөө нэг одоо ингээд айгүй эргэж хөрөөгөөд унж очих гээд идэг юм дээр байгаа учраас ерөнхийдөө газраар л ээж хоёр байж гэн. Тэг Японд ч нөгөө байр айгүй ерөнхийдөө сэрүүхэн болохоор өвлийн цагт бол газраар бас жоохон сэрүүхэн. Гэхдээ өдөр бол бас гайгүй. Байнга ер нь эйр кондишнераа асаагаад, халаагаад тэгээд байж байгаа. Тэгээ газар суудаг болохоор нуруу бас айгүй хөвдөд. Тэгээд ийм нөгөө Японы ийм газар тавьдаг сандал аваад тэгээ энийг яаж байгаа. Тэгээ энэ айгүй нэмэртэй. Би одоо энэ одоо бид нар чинь дандаа ийм юмн дээр Монгол хүмүүс чинь ингээд суудаг өндөр юмн дээр тэгээ газар суухаар чи нуруу өвдөд ах магадaltaй учраас ийм сандал авч хэрглэж байгаа. Энэ надад айгүй нэмэртэй юм шиг санагдчихж байгаа. Туршлага нь ингээд их хөөгтчдэг. Тэгээд эргээд ингээд жингэрээ ингээд налахад миний ингээд нурууг ингээд даацаараа ингээд юу яаж байгаа аахгүй юу. Наалж унж байгаа ингээд нөгөө бүр их тэнэлгүйгээр яг ингээд сайхан байрчиж байгаа. Тэгээ нуруунд айгүй төвшигтэй. Хүүгээ газар ингэж өнгөрөөл чөлөөтэй байлгангаа газар сууж хахад бас ээж нуруунд жоохон төвшигтэй байдгийн байна лээ. Санаас тий маматай ээж нар авч хэрэглүүл зүгээр юм байна лээ гэж. Тийм үү? Өлгүй яа шүү жаа юм нүгүү. Үгүй. За тэгээ ингээ голын толиндоо хүүгээ хараад тэгээд явчихдээ. Одоо дайжгүй л ээж. Ингээд хүүхдээ аваа явж байгаа ээжээ юусаа ганц нэг даваадаг юм бол удаан асдаг гэрлэн тохио. Тэгээ нөгөө гэрэл удаан их асаад яачаар нөгөө хүүхдээ юу аачихаа гэж бодоод уйлжхыг гэж бодоод юусаа 50 байж чадахгүй. Тэгээд идэг. За тэгээд анаага аваад гэртээ буцаж ирээд анаага орхичоод дараа нь ивэлийг аваад заяа өөрөө хүрээд ирнэ. Тэгээд лээжхүү хоёрыг өнөөдрийн ажил дуусна. Тэгээд хоолоо хийгээд аваа ирээд тэгээд өдөр бол зүгээр ерөөсөө гяс өнгөрчихөж байгаа юм чаа. Тэтгэж явж байгаа. За ингүүнийг авчлаа. Миний хөө дэцгөөсөө. Эцэг хүүхдэн дэцгөөсөө намар мундаг хүүхдээ. Дэцгөөсөө. Ингүүнэ. Дэцгөөсөө. Олгосоо. Йоо, за гэртээ ирлээ. Гэрийн хаагаадаа ирлээ. Бон сур. Бон сур. Bonjour.
Ингэнэ. Дөөч бөөн сүрөө. Тэ. Тэгтэл миний хүч 3:10 та юунд машин сууж авсан орсон хүн чи одоо чи хэд олж байна? 3:30 хэд гэдэг чи 20 минут явж байгаа хгүй. Сүүлийн 5 минутанд жоох уйлаа. Сүүлийн 5 минутанд жоох уйлаа. Одоо анаа нүрээд ирнэ. Анаага ирэхээр нэг мөсөн орноо. Тэгэхгүй тэгж нь ойрт ерөөсө влог хийгээгүй. Ерөөсө амар эвгүй байна. Айгу ерөөсө эвэлж өгөхгүй байна. Яаж видеонуудаа эвлүүлж хийсэн бичлэгүүдээ нийлүүлж та бүхэндээ үзүүлэх юм байгаа мэдгүй. Тэгээ та хэрвээ миний хийдэг байсан бичлэгүүд та хэдэд одоо багахан ч гэсэн мэдээлэл хүргэдэг, эсвэл сонирхолтой байдаг, үзэх дуртай хэрвээ байдаг байсан бол энэ видеоны дороос видеого дахиад хийгээрэй гэдэг урамны үг бичээрэй. Цаашдаа бол ерөнхийдөө бүр ингэж өдөр тутмын амьдралын юм яхаас илүү зүгээр одоо ганц нэг үнэхээр одоо бүргий те бусдад хуваалцъя гэсэн хэрэгцээт мэдээлэлтэй влогууд хүргэх үедээ л хүргээ явжээ. Тэгэхдээ одоо заавал сард нэг ч юм уу одоо 7 хоногт нэг гэсэн юм ойрын хугацааны давтамжтай бичлэгүүд хийж амжихгүй шинжэн байгаа учраас та хэдээсээ бас видеог маань үздэг хүмүүсээс хүлцэл өчөөд за сонирхолтой яг шаардлагатай тийм бичлэгүүд хийх шаардлага гарсан тохиолдлуудад бичлэгүүдээр уулзъя гэсэн бодолтой байна. Тэгээд та хэд маань бас санал сэтгэлдээ бичлэгийн мандаар үлдээгээрэй.